Хоол минь би өнөөдөр гонигтай байгаа учраас бүгдийг чинь идмээр байна. Бид үнэндээ хоол идэхэ байсан. Хоол шиг харагддаг бүтээгдэхүүн иддэг болсон. Тэд үнэхээр хамттай, бас их гоё харагддаг, сайхан үнэртэй. Тиймээс хүмүүс татагддаг юм. Энэ таны буруу биш. Хүн хоол хүнс байгаа үед хангалттай идэж байхаар програмчлагдсан байдаг. Өнөө үед асар их хоол хүнс байгаач бүгд буруу хүнс. Чихэр бүх хүнсэнд ордог. Америкт нэг хүн өдөр болгон дунджаар 22 халбага элсэн чихэр хэрглэж байна. Сүү хүртэл тойрч гараагүй. Тэгэхээр би та нарт үзүүлье. Ганцхан хүүхэд дунд сургуульд 1 жил суралцахдаа зөвхөн сүүнээс ийм их хэмжээний элсэн чихэр авдаг. Энэ бол нэг ёсондоо хүүхдүүдээ героинд оруулж байгаатай л адилхан. Ямар ч ялгаагүй. Америк эмэгтэйчүүдийн 3-ны 1 нь, эрчүүдийн 4-ны 1 нь хоолны дэглэм барьдаг. Хэн салбарынхан зүгээр л хүмүүсийг хуурдаг. Энэ бүтээгдэхүүн таныг илүү тачаангүй, эрүүл чирэг болгоно гэж сурталчилдаг. Гэтэл үнийн эрэхтэй хүнийг таргалуулж, өвчлүүлж, маш их зовлон дунгаадаг. Таргалуулдаггүй кола шиг тархинд хүчтэй нөлөөлдөг бодис өөр хаанч байхгүй. Учир нь энэ коланд аспартам болон кофений нэгдэл бараг л үхлийн тунгаар орсон байдгийг. Хүмүүс эрдэмтдийг судалгаа хийсэн гэж боддог боловч үнэндээ юу ч судлаагүй. Америкчууд жил 60 тэрбум долларыг тураах бүтээгдэхүүнд зарцуулдаг. Хүнсний салбарынхны гол зорилго юу гэж? Илүү их хоол хүнс зарах. Тэгээд их хэмжээний ашиг олох. Хоолны дэглэмээр турж болох ч гэсэн энэ бол өөрийгөө хуурч байгаа хэрэг. Дэглэм бариад 10 паунд турж болох ч буцаад өмнөхөөсөө ч илүү таргална. Тэдгээр хүмүүсийн 3-ны 2 нь өмнөхөөсөө илүү таргалдаг. Хүмүүс энийг мэддэг хэрнээ яагаад зогсоож чаддгүй юм бол? Учир нь тэд их сурвалжийг мэддэггүй. Таргалуулдаггүй хүнс гэж шал худлаа. Би 31-тэй байхдаа яагаад ч мэдгүй хүнд байдалд орсон юм. Би өвчлсөн. Тэгээд би багтаа мөрөөддөг байсан бүх зүйлсээ эхнээс нь эхлүүлсэн. Дэлхийн шилдэг хоол хүнсний мэрэгчлэнүүд амьдралаа өөрчилсөн хүмүүсээс суралццгаа. Би олон эмчид үзүүлсэн. Аршаа нууж зүү тавьсан ч огт нэмэр болоогүй. Гэхдээ миний хамгийн их айж байсан нэг зүйл бол эддэг хоол хүнсээ өөрчлөх явдал байсан юм. Тэрнээс л их айж байсан. Эрүүл хоолны газар гэж би сонсоогүй байсан юм. Юу байдгийн бол гэж тэгэхэд их гайхаж байсан. Би 400 паунд хүрсэн юм. Тэгээд нойрондоо муудсан, бас чихрийн шижинтэй болсон. Нэг мөсөн турж, эрч хүчээ сэргээх нууцуд. Хорн гадагшлахаар хүн аяндаа турна. Нүд нь гэрэлтэн, арьс нь толгор болно. Сайхан арьстай хүн амдашгүй. Тэр хүний бие махбод эрүүл байгаа нь арьсыг харахад л ойлгомжтой байдгийм. Би жинхэнэ хоолны тухай ярьж байна. Хүнд хэрэгтэй хоол хүнсний тухай. Жинхэнэ хоол хүнс хэрэглээд эхэлвэл энэ бүх зовлон мартагдах болно. Тэгвэл бие махбод яах вэ? Өөрийнхөө эзнийг эсэргүүцэх болно. Би одоо л тайвширлаа гэж танд хэлэх болно. Чи надад сайн хандвал би ч сайн ханднаа гэж хэлнэ. Өөрчлөгдөхөөр өлсгөсөд. Таны эрүүл мэнд таны гарт.